За сайн байцгаана уу. За ингээд үзэндэч YouTube сувгийн 3 дахь бичлэг эхлэхэд бэлэн боллоо. За ингээд өнөөдөр бид нэр ингээд сайн бодох юм бол ингээд програм хангамжийн ертөнцийн талаар ерөнхийдөө дотроо ертөнц ерөнхийдөө байдгүй юм билэ. Тэгэхээр за миний мэрэгжил тэр болоод тэр би нөгөө Python гэдэг нэртэй програмчлалын хэлэнд айгаа дуртай юм. За ингээд энэ програмчлалын хэл нь ер нь дэлхий дээр баг хүн хэрэгжилж болох хамгийн энгийн програмчлалын хэл. Дээр нь нэмээд бидний одоо өдөр тутамд хэрэглэгддэг одоо вебсайт, за тоглоом, эсвэл ямар нэгэн утасны аппликейшн зэрэг маш олон төрлийн юмд одоо Python-гаар дамжуул бид нэр маш олон төрлийн юм хийж болдог. Тэгэхээр энэхүү Python гэдэг програмчлалын хэлийг ерөөдөө яагаад өнөөдөр сурах ёстой вэ гэхээр маш энгийнээр би зөв та нарт тайлбарлаж өгье. За ингээм хамгийн энгийн тайлбар бол Python бол хүн сурахад хамгийн амархан програмчлал хэл. Тэгээ тэр дундаа бол за ингээд C ч юм уу, Java ч юм уу одоо өөр төрлийн програмчлалын хэлэнд байдаг ч гэсэн чи яг ингээд Python ингээд энгийн юм хийгээд сурахад маш амархан. Дараа нь буцаад өөрийнхөө амьдралд хэрэглэхэд аягүй амар байдаг. За ингээд амьдрал гэж яриад байгаа маань болохоор за ингээд хуучин ингээд жолооч гэдэг мэргэжил байдаг гэсэн тийм ээ. За тэгсэн чинь одоо болохоор хүн болгон жолооч болоод жолооч гэдэг мэргэжил байдгүй үгүй юу гэж хэлэхэд хэцүүхэн болсон. За яг үүнтэй ижилхэн цаг хугацаа явах тусам ирээдүйд ерөөхдөө маш олон төрлийн технологийн дэвшлүүд гараад олон төрлийн юм өөрчлөгдөд эхэлж байна. Тэгэхээр яг л жолоочтой ижилхэн одоо энгийн хүн болгон одоо нэг машин барих скиллтэй болсон байдаг шиг одоо зүгээр нэг хүмүүсч байсан одоо өөрөө зав программист болох шаардлагагүйсэн хүн ч гэсэн тодорхой хэмжээний одоо програм хангамжийн мэдлэг мэдээлэлтэй одоо ингэ танилцах хэрэгтэй болсон гэсэн үг. Тэгэхээр ирээдүйд хамгийн том одоо чиний чадвар бол одоо програм хангамжийн хэл сураад одоо тэр сурсан хэлээрээ ингээд өөрийнхөө ажилдаа яаж илүү ажиллаа хурдан хөнгөвчлөх үү гэдэг бол аюу чухал хэрэгцээ болсон гэсэн үг. Тэмч учраас өнөөдөр Python-ы хичээлээ эхэлцгээе. За баярлалаа. За PyCharm гэдэг нэртэй одоо editor суулгана гэсэн үг. За editor гэж юу юм бэ? ID гэж юу юм бэ? За ID гэдэг нэрэн дээр ерөнхийдөө явж байгаа. Одоо энэ чи бид нар ингээд програм бичихын тулд бидэнд ингээд тусад нь ингээд юм дахиад програм хэрэгтэй гэдэг гэсэн үг заяа. Тэгэхээр энэ програмыг суулгахын тулд хэдүүлээ PyCharm гэж бичлээ. За би яагаад тэгэхээр PyCharm-ыг сонгосон. Энэ яг Python дээр надад илүү амар байдаг. Дээрээс нэмээд JetBrains-ийн tool болохоор ер нь хэрэглэхэд маш энгийн байдаг. За дээр нь download товчийг дарлаа. За дахиад энэ дээр download товчийг дарлаа. За яг энэ дээрс доошоо болохоор macOS-тэй хүмүүс бол macOS дээрээ тааруулж татна гэсэн үг. За TX-ийг дарлаа. За ингэнгүүт за ингээд татаж эхлүүлэх гээд энэ дээр ороод ирнэ. За ерөөдөө ингээд татаад дуусчих юм бол та тийм компьютер дотор яг ийм PyCharm гэдэг нэртэй ийм програм суучна гэсэн үг. За дээр нь дарлаа. За би нэг ингээд ерөөний компьютер дээр суудсан байгаа болохоор дахиж хийж байгаа гэсэн үг. За би яг энэ дарлаа. За ингэнгүүт PyCharm-ийн setup гараад ирнэ. За ингээд setup дээрээ next гээд ерөөдөө явуулахаар чиний компьютер дээр PyCharm суuna гэсэн. За одоо тэгэхээр хэдүүлээ одоо хамгийн анхны програмаа бичицгээе. За та хэд environment-тэй бол яаж ажиллахыг бол ойлгосон баг. За тэгэхээр энэ бол миний суулгасан environment. PyCharm буюу одоо JetBrains-ийн Python зориулж гаргаж ирсэн одоо tool гэсэн үг. За new project дарлаа. За new project дарангууд энэ дээр чинь pure Python гэж байгаа заяа. За pure Python project-ийн нэрийг би энэ арай жоохон өөрчлөлт. За beginners гэдэг өгчээ заяа. За beginners гэдэг өгчлөө. За create дарлаа. За тэгвэл this window дээр ерөөдөө ингээд ороод ирчихнэ гэсэн үг. За ингээд арай ороод ирцгөөс. За энэ хоёр цонх байгаа заяа. Зүүн талынхын цонх нь болохоор одоо юу юм гэхээр зүүн талынхын цонх нь чамд файлаа удирдах боломж олгодог гэсэн. За би энэ дэр нэр дарлаа. Python file гэдгийг дарчээ заяа. За энэ дэр нь би hello world гэдэг өгчлөө. За hello world гэдэг өчнгүүд Python код маань өөртөө ингээд ороод ирнэ гэсэн. За хамгийн ихний бидний бичих програм бол за маш ойлгомжтой print hello world. За hello world ингээд орцсон байгаа. За тэнгууд энд ерөөдөө бидний хийж байгаа юмнууд яг ингээ гоё ороод явна. За энэ дээр чинь нэг юм ногоон товч байгааг харж байна та бүгд. За ногоон товчод дарлаа. За hello world-ыг гараад ирнэ. За ерөөдөө програм бичиг айгүй хэцүү гэж боддог. Гэхдээ ер нь бол бид нар яг зөв дастаралтайгаар хэрхэн програм бичгийг сайн сурах юм бол ер нь бол юм айхтар хэцүү зүйл бол биш заяа. Програм бичнэ гэдэг бол. За одоо хоёр дахь код маань болохоор энд байгаа. За name input print hello enter your name. За окей. За одоо бид нар input оруулж ирж байгаа гэсэн үг шүү заяа. Энэ кодн дээр болохоор за input гэдэг нь юу юм гэхээр одоо ингээд чи ямар нэг юмд одоо хүнд ингээд юм ойлгуулж байгаа гэж төсөөлөр заяа ингээд. За ингээд юм чамаас асуудаг тийм юм програм бичлээ заяа. Робот ингээд тэрвээ чамаас ингээд програм асууж штэ. За бичлээ. За юу юм бэ?
чиний нэр юу хэм бэ? За чиний нэр хэм бэ? За тэгэнгүүт одоо энэ input нь чиний нэр хэм бэ? За одоо эндээс input авна гэсэн үг. За програм ажиллуулцгаая. Чиний нэр хэм бэ гэдэг энэ яг энэ доохон боломж гарч ирж байгаа. Тэгмүүд одоо энэ дээр миний нэр Үзэн байна. Оо, hello. Үзэн, hi гэд одоо гараад ирсэн бааз. За энэ болохоор яасан гэж байгаа юм бэ гэхээр одоо name дотор бид нар утгыг өгөөд тэгвэл name нь print хийхдээ энэ доошоогоо энэ миний бичсэн энэ хэсгийг сая одоо утга авангуудаа шууд ийш нь хэвлэж байгаа гэсэн үг. За name print. За маш амархан. За үргэлжлүүлээд name гэдгийг нь бид нэр сольж болно. За энэ бол одоо ялгаатай орж ирсэн бод 3 өөр текст ингэж хооронд ингэж орж ирж байгааг нь харж байна таад. Уг нь би үзэн гэж дээр нь өгсөн мөртлөө одоо энэ hello world нь hello welcome гэдэг нь хоёр текстэн дээр хэвлэгдсэн байна. За hello-ыг бид нэр солиё. За миний нэрийг Үзэн гэдэг. За буцаалаа. Чиний нэр хэм бэ гэд код бичдэг хийцгээе. За ингээд дээр нь байгаа дахиад энэ ажиллуулалт товчийг дарлаа. За чиний нэр хэм бэ? Үзэн байна. За миний нэрийг Үзэн. Чиний нэр хэм бэ гэдэг програмд орно дахиад хэвлэж байгаагаар гарч ирж байна уу. За ерөнхийдөө ингээд бид нэр ойлгоход бол маш энгийн заяа. За энэ бол юм байгаа. За би энэ бүгдийг одоо комментлчихъя. За коммент товч. За энэ уртлаас нь чаг 50 гэх юм бол энэ коммент гэдэг нэртэй одоо юунд орчдөг гэсэн үг. За чаг гэдэг орж ирээд коммент заяа. За коммент болсон бол за коммент нь бас ямар учиртай юм бэ гэхээр хэрвээ ингээд комментиг бид зөвөр ойлгох юм бол ингээд програмд нөлөөлөхгүй гэхдээ байж идэг текст үүсгдэг гэсэн үг. За одоо би s тэнцүү. За s дотор би утга өгөөд s дотор утгаа би Үзэн гэдэг хүчий. За тэгээд print s. За одоо s дотор утга өнгөтэй өгсөн утгаа принтлж байгаа тийм код бичиж байгаа гэсэн үг. За print s Үзэн гэдэг яг хэвлэж байгаа. За арай олон утга өгье заяа нэг хэвлэх гэж байгаа юм да. За энэ програмыг ерөөхдөө ойлгохтой маш энгийнээр ойлгоорой заяа. Принтер яаж ажилладаг уу гэдэгтэй адилхан заяа. Чи одоо өөрийн би гараараа принтерний код бичиж байгаатай л ижилхэн заяа. За s тэнцүү Alice. За Alice. За окей. За Alice-ийн нас хэдвэ? Ээж нь за мэдээж 23 байсан байж болъё. За Alice-ийн нас 23-тэй. За City-ийн хэдвэ? City-ийн хаана вэ? За Улаанбаатар хотод амьдардаг. Alice-ийн талаарх кодыг бичиж чинь бид нэр. За тэгээд print. За эхлээд s-ийг хэвлэе. За s буюу Alice-ийн нэрийг за age City 3-тай хэвлэлээ. За энэ 3 хэвлэх товчиг өглөө дарлаа. За тэнгууд хардаа одоо дээр бичсэн s Үзэн. За Alice 23 Улаанбаатар гэж байгаа. За та нар энд сонирхолтой юм арах юм бол би энэ Alice-ийг энэ дээр хэвлэж байгаа мөртлөө Үзэн энэ дээр нь тусна хэвлсэн байгаа. За тэнгууд одоо s дотор өгсөн утга маань print дотор руу орчиж байгаа гэсэн үг. За яа. Тэгэхээр энэ би ерөөдөө 2 удаа printlэх команд өгсөн. За принтерний хувьд бол би 2 удаа 2 цаас хэвлэх команд өгсөн байгаа байхгүй энэ дэр. За 2 цаас хэвлэлээ. Тэгээд Alice, age, Улаанбаатар гэсэн 4 зүйлийг би энд ингээд хэвлэлсэн байгаа гэсэн үг. За одоо би эндээс арай кодыг арай өөрчлөе. За s-ийг дотор дахин утга өгөөд байсан. За би s болоод a болгочих заяа. За a гэжсэн name болгоцсон ч болох юм байна. За name болголоо. За одоо энэ дотор s-ийг хэвлэх юм байхгүй учраас би энийг зүгээр print-ийг аваад хайчи. За одоо би Alice-ийн оронд Үзэн хэвлэе. За Үзэн хэвлэх гэж байгаа бол s болоод зүгээр name гэж биччихнэ гэсэн үг. За одоо хэвлэлээ. За Үзэн 23 Улаанбаатарт байдаг. За тэгэхээр би 23 настай биш болохоор би age бас 25-аар өөрчилчих гэсэн үг. За Үзэн 25 Улаанбаатар гэж доор хэвлэгдэж байгаа. За энэ манай 2 дахь код буюу одоо Python-ы бас нэгэн сонирхолтой жишээнүүдийн нэг. За дараагийн код нь болохоор x y 2-т утга өгье. 2 утга авнаа. За x y за одоо нэг график дээр x y z гэж нэг тэнхлэгүүд байдаг шүү дээ. Тэр шиг одоо x y-ыг би авъя заяа. За 2
input гэдэг програм дахиад бичлээ. За тэгэнгүүтээ нээлээ. Хаалтаа нэгээд дотор нь за энд дотор 2 тоо орно гэж би биччихье. За 2 тоо орно штэ. Зүг багаз. За тэгээд би cig split гэд команд өгчлөө. За тэгээд print then за number of за x-ийн тоо гэдэг чи заяа. За x-ийн тоо. Туснаа оруулаа x. За print. За энэ дэр AI ажиллачлаа. X-ийн тоо, Y-ийн тоо. За би энэ хоёр тоог өгсөн гэсэн үг шүү дээ. За одоо би энэ програмыг ажиллуулцгаая. За би энэ дээр энд байгаа програмууд энэ дэр байсан. За энэ төрүүлж ажиллаад байгаа учраас би хамгийн түрүүлж энэ хэдийг арилгахчий. За тэгээд одоо дахиж кодоо эхлүүлээд за энэ дотор 2 та орно гэж бичсэн байна. За надаас 2 та асууж штэ програм. За би 13 за энэ дотор 2 та орно. 13 14 2 орно гэдэг өгч. За 13 14 2 x-ийн тоо 13 y-ийн тоо 14. За тэгэхээр бидний бичсэн тоо зүг болж байгаа. За одоо бүр энэ програмаа дахиад жоохон өөрчлөөд за x y z 3 тэнхлэг дотор би код авна гэж код өгчөөд z гэдэг өгчий. За энэ дотор 3 тоо орно тийм ээ. За би энднийг дахиад комментлж. Эдгээр нь коммент уртд нь ингээд чаг тэмдэг тавьчих юм бол ингээд та нарт энэ комментэн дээр юм харагдахгүй болчихно гэсэн үг. За ингээд 3 чаг тавьчлаа. За энэ 3 төрлийн чагтыг ингээд байхгүй болгочингууд. За би дахиад ерөнхийдөө кодо бичиж чинь гэсэн үг. За дахиад print. За x y z-ийг за утгыг ав. За окей. x y z-ийн утгыг. За энэ дотор 3 тоо орно. За 12, 21, 12. За 3 тоог эхнээс нь хэвлэж байгаа. За тэгэнгүүт одоо print x. За одоо зөвхөн x-ийг хэвлэе. За print y print z. За ингүүл яаж хэвлэнэ гэж бодож чинь та нар. За жоохон бодож байгаарай. За тэгээд z-ийг дарлаа. За 3 тоо орохоор болж байгаа. 12 13 таслуулахгүй 13 21. За 12 13 21-ийг дахиж хэвлсэн. Тэгснэ x y z талцгааз. За тэгэнгүүт за энд ерөөхдөө бид нар дахиад нэг өөр зүйлийг хийж болох юм. Зөвхөн тоог хэвлэх шүү дээ. За би энэ дотор таслал тавьж агаад за y бол гэж биччихье. За кавички буюу одоо энэ за энэ дотор y орно. За 3 тооны утгыг бичлээ. 12 12 13 14. За энэ дотор y орно. За би y-т ямар утга өгч вэ? 13 гэдэг утга өгсөн байгаа. Y нь энд байна. За тэнгууд y нь яг y-ийн утгыг авч ийн гэсэн үг. За одоо маш тийм сонирхолтой янз янзын одоо 2 тоннд одоо бид нар утга авах аргыг сурчлаа. 3 тоннд утга авах аргыг сурчлаа. Харин одоо би та нарт одоо үгэнд утга авч болох уу гэдэг нэртэй тийм оруулъя заяа. За энийг би дараа нь та нарт дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. Тэр болтол за ямар ч хэсэдлээ шууд кодыг бичиж үзэж идэл маш зөв зүйлийг ойлгоно гэсэн үг. За color тэнцүү input за enter your за өнгөний одоо ерөөдөө утга авна гэсэн үг шүү дээ тий. За body хамгийн өрн дажгүй за яргүй цэцэг ямар өнгөтэй вэ? Яруу цэцэг ямар өнгөтэй вэ гэд код биччихье заяа. Маш сонирхолтой байгаа. Ингээд харахаар зя өнгөтэй вэ? Зя одоо print color. За програмыг би энэ дээр байгаа болон дээр дарж ажиллууллаа. Хупа. За яргуу цэцэг ямар өнгөтэй вэ? Ягаан өнгөтэй юм уу? Оо ягаан гэж хэлчих тарж байна уу? Ягаан. Тэ яргуу цэцэг ямар өнгөтэй вэ? Ягаан. За харж байна уу? Миний дээр өгсөн үгийг хөдлөе. Ингэж явна гэсэн. За дээр нь бид нар тоонд өгсөн юм бол одоо энэ удаа string буюу
текстийг string гэж явж байгаа юм. За string буюу текст авлаа. За ингээд тэгэхээр ер нь маш амархан болж байгаа. За дараагийнх нь болохоор за би эдний дахиад комментлоо. За комментлцоо тохиолдолд ингээд код ажиллахгүй заяа. Угсаа програм бичигдэхгүй заяа. Програм бичигдсэн гэж тоглогдохгүй юм чинь. За дараагийнх нь болохоор тоонд бид нар утга авъя заяа. За тооны утга гэдэг нь юу гэсэн яргуу цэцгийн одоо тоон ямар тоотой байх вэ? За int input-ийн шууд оруулаад ирчлээ. За уулан дээр хэдэн яргуу цэцэг ургаж байна вэ? За уулан дээр хэдэн яргуу цэцэг ургаж байна вэ? За маш сонирхолтой байгаа. Зүгээр ингээд тоонд утга авлаа. За print мэдээж хэрэг n. За print n-ийг дарлаа. За одоо нэг сонирхолтой юм болох нь. За би энэ дээр одоо түрүүний шиг текст өгч болохгүй заяа. Текст өгөх юм бол алдаа заана. За одоо зөвхөн тоо авдаг програм бичсэн гэсэн үг. За sorry буруу код бичлээ. За тоонд би утга авахын тулд за зөвхөн тоог 12 уулан дээр хэдэн яргуу цэцэг байна вэ? За одоо би энэ дээр нас хариултыг бичиж өгч болно гэсэн үг заяа. 12 ширхэг яргуу байна. За энэ чат бот мод одоо янз бүрийн юм бидний юмд хариулдаг одоо юм код ерөөдөө иймэрхүү ижлэгэн код байдаг гэсэн үг. За уулан дээр хэдэн яргуу цэцэг ургаж байна. За 12 гэж өглөө. За 12 ширхэг яргуу байна 12 гэхэд. Тэгээ бичсэн бааз. За одоо тэр код ч ерөөдөө зөв болж байгаа гэсэн үг. За өргөжлүүлээд за ерөөдөө нөө датаны төрөл гэж байдаг байхгүй юу? За бид нар ингээд ойлгох юм бол за ингээд бид нар за нэр тоо хоёрыг нэг зүйл гэж угаасаа хүн толгоогоор бодож чадахгүй шүү дээ, тийм ээ. Тэгэнгүүт нэр тоо хоёр бол нэг зүйл биш юм бол за юу юм? Тоо тэгвэл яг ямар тоо байдгийг те. За тооны төрлүүд гэж байгаа. Тэнгүүт бутархай тоог бид нар хэдүүлээ яаж бичих үү гэдэг бас сонирхолтой болоод ирнэ гэсэн. За price за okay float за input за одоо ингээд ямар нэг байдлаар үн олдог програм бичиж байгаа шүү заяа. За одоо үн олно заяа. За энэ хэдийн бэ гэдэг нэртэй заяа. За энэ хэдийн бэ гэдэг шоу ингээд нэг жижигхэн ингээд бидний програм хангамж ертөнцид болж байгаа гэдэг төсөөлөөр. За тэнгуү доошлууллаа. За одоо бидний авах утга нь юу юм гэхээр одоо price-ыг бид нар дахиад хэвлэнэ print price. За price-ыг одоо хэвлэнэ гэсэн үг шүү. За код ажиллуулцгаая. За энэ хэд юм бэ? За хэд юм бэ гэж чамаас асууж тээ. За би энийг өнөөдөр нэг 12500 за 12500 төгрөгөөр авсан. Гэхдээ надад нэг бүхэл бутархайтай нэг 50 бейсэн бол яах вэ гэж байгаа юм. Plot гэдэг нь ерөөдөө бутархайтай авдаг гэсэн үг. За 12500 5 төгрөг би төлсөн. За price нь 12505 юм байна гэдэг ингээ Python-гийн код ерөөдөө ойлгож байгаа гэсэн үг. За тэгээд өргөжлүүлээд plot бол ерөөдөө ингээ болж байгаа. За энэ дээр бүр маш сонирхолтой код бид нар бичин заяа. За int гэдгийг ойлгоно. За int болохоор зүгээр тоо юм байна. String болохоор үг юм байна. Plot болохоор бутархай тоо бичих юм байна заяа. За датаны төрөл бол ингээд дуусчихгүй програм хангамж ертөнцид бас өөр нэг төрлийн датанууд бас байгаа заяа. За тэр нь юу юм гэхээр байна штэ. Одоо бид нар нэг array бас тэгээ object гэдэг нэртэй хоёр төрөл байгаа заяа. За тэгэхээр array object хоёрыг ерөөдөө ойлгохын тулд бас дахиад нэг кодууд бичсэн. За би нэг дахиад комментлоо. За та эдгээр кодуудыг бичиж үзсэн бол яг энэ завраар туршаад үзээрэй заяа.